бие физиологид нь өөрчлөлт оронгууд тэрийг мэдрэхийг ерөнхийдөө өөрчлөлт гэж нэрлэж байгаа. Ер нь хөнгөн хүнд бие хоёр шаттай байгаа. Хөнгөн байх юм бол харьцангуй гайгүй тухайн дээр арга хэмжээ авчирна. Хүнд байх юм бол энэ нь мэдээж эмнэлгийн засварлаа явчихдаг гэсэн. За дунджаар 500 м-ээс 1000 м өндөрт гарахад одоо өндрийн өөрчлөлт эхэлж болно гэж үздэг. Гэхдээ 3800 хүртэл бол өндрийн өөрчлөлт бид бол одоо эргэтэн систем зөвлөгөөр нөлөөлөх үедээс дээш бол эргэтэн систем зөвлөгөөр нөлөөлнө гэдэг бас Берг гэдэг эрдэмтний гаргасан юм судалгаа байдаг юм лээ. Тэрийг уншижсэн юм. За тэгээд одоо Монгол гэх юм бол нөгөө Гойхалтай аймгийн Алтай суманд амьдардаг хүмүүс далайн түвшний хамгийн өндөртэй 2100 м. Тэгэхээр энэ хүмүүс бол өндрийн өөрчлөлтөнд тассан. Тийм болохоор энэ хүмүүс ер нь одоо уулын өвчин, уулын зовир хэлэх нь хамгийн бага байдаг. Хамгийн нам дор газар удаан амьдарсан хүмүүст бол мэдээж одоо өөрчлөлт гарах нь илүү байдаг.